Амгалан марилж ирвөө. Амар нөө. Онд байж байна аа. Асуултаа үргэлжлүүлэх үү? За тэг. Онгодууд ягаад хөрсдийн нэрийг хэлэх цээртэй байдаг вэ гэсэн сэдв. Яг тэрний тэр тим гэдэг. Хүн байхдаа Хэргэлдчихсэн хэм байснаа. бид нар ч юм бол одоо энд бол тим авахтай тэрний хүү тэр гэл ингээл нэг нэртэй байдаг. Тэгэхээр ингээд Монголд маань ч бас нэртэй л байдаг гэж ойлгоод байгаа шүү дээ. Өө гэхдээ улаачтай хэлж болдсон болов уу? Болно. Тий. За онгод залрлаа. Тэгэхэд нэр ус тэдгээр нь заавал хөрвүүлэгддэг. Хүний хэлэнд бид нар Яг энэ ертөнцид урд нь хүн байсан ч байж болно, эсвэл урд нь бас бууж байсан байж болно. Улаач дээр. Гэхдээ тэнэд явдаг өгсөн хүний сүнснүүд биш юм. Энийг сайн ялгаж хэлж байхгүй бол хүмүүс ер нь өгсөн хүмүүсийг оруулж гаргадаг гэж ярих дуртай. Ян зүрийн л хийдвэртэй юм болгоныг буу оруулдаг гэж ярих гад байдаг. Тэрийг хинч нотолж байгаагүй. Энэ бол гүзэрлэг юм шүү дээ. Гэхдээ тэгж өөр шашных нь элдв долоо юм хэлж хайр инрэлтэй бурхан энтер гिचгээд яагаад босод шүтлэг бишрлээ дорд үздэг юм бол. Яагаад би энтэйгээ миний хүн нь чинийх зөвгээд ард олныг торхирч хооронд нь байлдуулдаг үлээ. Ингэхээр л энэ шашнууд ч өөрсдөө асуудалтай байгаа. Цусан дулангассан. Зоосоор баян цусаар түүхээ битсэн юм шүү дээ. Тэгвэл бөөхөн дээр яг үнэхээр үхэгсдийн сүнс орж ирдэг гэж үү? Үгүй. Тийм байх боломжгүй. Бөө өгсөн хүн оруулахгүй. Өгсөн хүний сүнс дуудаж оруулдаггүй. Хэрвээ тийм зүйлийг оруулж гаргадаг бол бөө байх ирэхгүй. Шал өөр төрөл рүү шилжин шүү дээ. Шолом гэж байна. За нэмээд өөр юу вэ? Мөхвэлтэй нөхцөгч гэвэл таарна шүү дээ. Угаас тийм зүйлсийг ч хүмүүс дэмжихгүй нь ойлгомжтой учраас зарим нэг үхээрүүтэй нөхцсөн муу ёрын шоломтог тийм харьцсан өрсөд бөөгийн ховц өмсөд яваад байж болох юм.
Тэгж л халахвчлахгүй бол өөрсдөө ил гарвал олон түмэнд алуулна шүү дээ. Бусад шашнуудын хувьд хичнээн өрөмлөхгүй хөгцсөн бурхан эцэг тэнгэрч гэнэ үү, бүтээгч гэнэ үү, аллахч гэнэ үү. Тийм дамдын дөрлөг юу ч гэдэг үлээ. Майдар жамсран гэл. Очир ваанлаг нь. Яг яс юм дээр өөрсөд дээр нь тийм хий сүгч орж чадах биетэй хүмүүс биш шүү дээ. Тэд төрөлхийн чадвартай хүмүүс биш. Тийм болохоор чаддаггүй болохоор л чадвартнуудаа ад үздэг юм. Хэрвээ онгод эдс бөөнөрийг хүлээн зөвшөөрж эхлэх юм бол бусад шашнууд ур чадвар, төрмөл сонгогдсон чадвараараа илт хоцрогдсон учраас өөрсдөө шахагдах юм шүү дээ. Тиймээс бөө мөргөл гихчийг өөдөө гарахаас өмнө дарж авахгүй бол сонгогдсон авьяастай чадвартай хүмүүс хүчрэх гэдгийг тэд сайн мэднэ. Тэдний хүчээр ертөнцийг өөрчилж байсан хаад бий гэдгийг ч мэднэ. Дээд тэнгэрээс онгод илгээгдэн улаачтай холбогдохдоо нэр усыг хамаагүй хилдэггүй. Гарал үүсэл угсаа гаруулыг хамаагүй хилдэггүй зарчим нь өөрийнхөө улаачийг хамгаалах гэсэндээ юм. Тэр үеийн тэдгээр зууны тим гэтэл тэрэнд нь хорсож мөчөөрхөж хорлохыг хонзон сансан хүмүүс ч байж болно. Мөн гарал үүслийг шууд мэдснээр хараалж чадахын үйл нь дөхөмтэйч болж болно шүү дээ. Тэрний тим удмын тэр юм байна гэж. Энэ чинь нөгөө тэрний тэр юм байна шүү дээ гэдэг ч юм уу. Эднээс үүдэж дөнгөж сурж мэдж байгаа улаачид маань хорлох ажиллагаа явуулвал яах болж байна. Өмсгөл хоёг гэдэг бол элдв хий дүртэй болоод хармуу зүйлийг хаах нэг ёсны бамбай. Хүний нүүрнээс босоод бүх зүйлсийг халахалж болдог юм шүү дээ. Харин та нар нүрээ халахалж хэр удаа явдаг вэ? Хэсэгэн хугацаанд. Коронагийн үед маск зүүлэгдэг байсан. Нүрийг бүтнээр нь халахлан шүү дээ. Бүтнээр нь өрн чадахгүй, хөлрөө дамсгалж чадахгүй, бөхчмдүүд хэцүүд. Тийм байна уу? Хүний нүүрнээс өөр бусад бүх зүйлийг халахалж болно. Тийм. Толгой, малгай өмсгөл, чих бас халахлан, хүзүү, цээж, хөлгээд бүгдийг битүү болгож болно. Гагцхүү нүүрэл болохгүй байх нэ. Тийм. Яг үүн дээр шингэж ураг удмын мэдээлэл орж ирж онгодод хэлж өгөх юм бол энд гай дагах боломж үүснэ. Бас элдв хий муу зүйлс бас үүнийг сонсож байгаа. Царай дөрхөөр нь дамжуулж гарал үүслийн мэдснээр хорлож болдог. Өвөө урд нь хорлож байсан тохиолдлууд байдаг болохоор одоо халахалж байгаа гэсэн үг. Айл эртнээс л тийм байсан. Ур чадварлаг гарал удам сайтай нэгнийг өөрийн талдаа уруулаад авчвал ямар байх вэ? Маш хүчтэй тэнгэрийн дайсан болно шүү дээ.
ганцхан хүмүүст л тэгж хэлээд нэр ус хэлээд байдгийн биш байх нь. Иргэн тойрон өчнөн хий дүртнүүд бас сонсож байдгийг. Зарим улаачд үүлээ хийж яваад замдаа хорлогдож өгдөг шүү дээ. Учир битүүлгээр. Тийм. Тэр нь үүнтэй ч холбоотой байдаг. Хэд их өөрсдийн удмын мэдээллийг дийлгэх нь дайснуудын олзуулдаг. Монголд хэдэн жилийн өмнө за нэг онгод гэдэг нэг онгод байсан байгаа. Тэгээд өөрийнхөө бүхэл амьдралын түүхийг YouTube одоо нийтэлчихсэн. Тэгээ хүмүүс сонсоод ийм хүн байсан юм байна. Ийм түүхтэй байсан юм байна гэд бас курстод ашиглажсэн нэрээрээ яваад байдаг байсан байгаа. Тэрний одоо тэгэхээр хуурамч байсан гэсэн үг үү? Онгодын дүр эсэгдэг. Хүмүүс тэнд маш итгээд байдаг. Аяа дааж чадах хэмжээнд хүрвэл хэлж болно доо. Даахгүй бол тэгэл хорлогдоод дуусна. Тэгээд Тэнгэрийн улаач нар яагаад бас өөрийн хөрсдийн алдартай ганцаавал онгодын алдараа бас заавал хамт нөгөө интернетээр нүүр ном гэдэг зүйлээр хамт бичдэг юм бол тэр нь маш олон бас энэ бөөнөр бас тэгж ашигладаг байхгүй юу? Тогтчдоос гэвэл манай улаас ч бас тийм шүү дээ. Өөрд наадуулсан тэр нүүр ном гэдэгтээ Зургаач хийдэг байсан шүү дээ. Тийм ээ, учир битүүлэг, нууц, нуугдмал заллин ихтэй хүмүүс байсан. Ийм цаг үед хойг өмсгөл болоод өөрийн онгодын айлдвар нэрийг өгж зориглон гарч ирсэн. Бүгд л эсрэг гүйцэтгэг байсан. Онгодын хөрөг зургийг ил тавихгүй нэр усаа нуудаг юм гэж. Ингэж улаачиг л нийтээр барьж идэх шахам ад үзэж байсан хүмүүс одоо бүгд л өөрсдийн зураг хөргөө тавьцгаасан байна. Яагаад гэдгийг мэдэх үү? Яагаад юм бол? Бөөм өргөл нэрээр хүмүүсийг заллаад байсан учраас. Тийм учраас өөрөө л ил болж өгөхөөс өөр зам байгаагүй юм шүү дээ. Нэг хүнийг үдч харна гээл зоосыг аваад нууц хаяг юмараа дахиад харагдахгүй бол олмо өгчнө. Хэдэн 10 тийм юмтай. Тийм байдлыг болоод чихшиж хөрөг онгодын зураг тэнгэр цолоо оруулах хэрэгтэй гэж шийдсэн байна. Тэгээд нөгөө хамгийн доод түвшнүүд нь болохоор нэг нууц хаягаар хүн үзэн харна гэдгийг бол арай нөгөө ингээд дунд арай нэг жоохон дунд түвшнийх нь болоод тэр эдгээр өөрсдийн нэр дээрээ төрийн бус байгуулахтай гэж байна. Тэднэрээр болохоор өөрсдөө гал үүсгэж хагаад өөрөө за чиний тэдэх үе чинь тэр удам чинь бууж ирж гинэ гэж нэг үг нааж өгч нэг бөө босгодог гэж байна. Тэгээд эдгээр бас тэг зарим нэгэн болохоор орон нутагч байна гэдэг нэг сонгуульд албан тушаалтан гэдэгтээ бас очиж уулзаж бас үлийг хийдэг гэж байна уу. Хэр чин тэгээд юу л болоод байгаа юм бол тоо. Бөө болгон бөө биш. Онгод болгон нэг ирэм бих биш. Үйлчлдэг онгодууд байна. Удамдаа зүтгэдэг нь байна. Уул усандаа зүтгэдэг нь байна. Тэнгэртээ зүтгэдэг нь байна. Дайны үгдүүдэд тусалдаг нь ч байна. Байлгэнж тагнуулынх нь ч байна. Оллого хядлагынх нь ч байна. Ихэнх нь бол үйлчлэгээнийх нь үзээ. Үйлчлэгээнийхэнтэй
дайны тэнгэр юу ч ярих вэ? Мянгантай тэднэртэй нэгдий гэж нэгдэхгүй. Тэд үйлчлсээр байх болно. Хүн төлөвтөө зоосол байвал хийн. Оловгоор хоолоо олж идэгсэд юм шүү дээ. Дайны тэнгэрийнхэн бол цаг үе хатуу ширүүн байдал хэдэн дайсантай эсэргүүцэгч байсан ч хамаагүй зарлиг гүйцэтгэх ёстой байдаг. Тэдний юу гэх нь хэнд ч хамаагүй. Хамгийн гол тулгуур нь бол онгод дээдсүүд нь. Устдаг гэвэл устгах нь. Инэр гэвэл инэр нь, хамгаал гэвэл хамгаал. Тэрнээс өвөө хизээ би зоостой болох уу? Өвөө би тийм юмтай болмоор байна. Өвөө би ингэмээр байна гэж. Өвөө би ажлын байртай болмоор байна гэж манай улаачлав ингэж хэлж байгаагүй юм байна. Би сайн хантай учрамаар байна ч гэж гуйж байгаагүй юм байна шүү. Тэгэхээр одоо бид нар бол ингээд одоо хүмүүс бол өөрсдийнхөө одоо удмын хүн дээр ингээд онгодоо буулгалаа гэж тэгдэг. Тэгэхээр бид нар бол дээрээ ямар нэгэн байдлаар ингээд онгодуудтайгаа одоо энгийн хүмүүс бид нар ч гэсэндээ одоо тэр үг дээдстэйг ингээд холбоотой байдаг тийм ээ гэж ойлгоод байгаа шүү дээ бид нар. Монгол нэг юм алдагдаад байгаа. Юу юм бол? Удамд буу гарч ирлээ. Тэрүүгээрээ хамгал гай буртаг үйлцэн муу болгоно янзлуулдаг. Хэдэн зоос өгдөг юм бүү мэд. Онгод болоод буу гэдэг бол гай үүрэх цэвэрлэгч биш юм. Гай байвал ураг удамдаа гайтныг гисгэн шийтгэн. Зөв нэгэн байвал өргөмжилж дэмнэн. Шудрагыг барих ёстой. Гэтэл нэг л их бурхны сургаалыг хольж үлийн үртээ нийлүүлсэн бөөнөр нэг л их би заваад нэг л за би туслыг л яваад байдаг. Өнөөх нь тоохцгүй дахиад гимээ үлдэл яваад байдаг. Энэ нь тухайн буу өөрөө таниагүй чадваргүй шинж. Хорвоог таниагүй. Хүн гим үлдээд байхад яагаад тэрийг өөхсүүлж нууж хаацайлдаг вүлээ. Үүндээ урамшаад үр олзомог олох дээрээ тулаад хөгцсөн байна. Хүн гим үлдсэн бол гэрч бий. Тэр гэрч нь хүн өөрөө юм шүү дээ. Тэр өөрийнхөө хийсэн гмийг үргэлж мэддэг. Харин өвгөд бидэнд хийсэн гмээ мэдсээр байж гимгүү царайлж эсвэл бусдад ялзааж өөрөөсөө илүү бусдыг буруутгадаг хүмүүст бид дургүй. Тийм болохоор л улаач маань хүмүүсийг засах, уулзах зан үйл хийх дургүй байдаг юм. Мөнгө зоос нь хэрэгтэй байж болно. Гэхдээ бохор муу сэтгэлтэй хүнээс тэрийг аваад гайгийг аргалаад ходоодоо болгоул тэр хоол болох уу? Болохгүй. Ос өвгдийнхээ нэр сүрэгч гутаах үзээ. Тиймээс өссөн ч хамаагүй бардан байхан дээр гэсэн зарчим юм. Үүн учраас бид одоо ч хүчрхэг хിവэрэ тэнгэртэй хүндтэй байр суурь тайлбар шүү дээ. Альч газар хаан зүйл хийсэн хур усных нь ивэл байдаг. Дошгорсон газруу зөөлрдөг. Энэ сүр хүч биш гэж юу? Гэтэл гуйгаад арганд нь орохгүй. Тэр очирваа хэрхэн ч гэнэ үү? Уул нь отхон тэнгэрл гэдэг юм. Очирваа гэж цэнхэр өнгөтэй аратан шиг юу гэдэгтэй? Чам бурхан одоо. Та нар тийм соёотой бурхан байна гэж бодоод үзтээ. Би бол мангас гэж л боддог ус. Тэгвэл хөдлөгч нь тийм илүү байна гэсэн үг шүү дээ. Бидний ер нь мэддэг бурхтас дандаа айхтар.
гүзээтэй 3-4 нүдтэй соёотой. Бид нар асуудаг шлээ. Үгүй бид нар чинь бурхтууд үздэй. Тэг яагаад бид нар аимшигын дүртэй мангасууд юм бэ гэж. Үгүй бид нар чинь хармууг дарддаг энэ чинь хатуу үлдээ бурхад болохоор юм догшин дүртэй юм аа гэж. Та нарыг айлах гэж л орж ирсэн шүү дээ. Бид нар Урд чадвартайд та нар шүтээд байгаа биш. айц үз. Анхнаас нь өөх түүхий чинь алж устгаж орж ирсэн. Одоо хүртэл Монголын маш олон бөөнрийг олноор нь алж байсан тэр өс хонзонг аваагүй л байгаа. Наад ламнараас чинь. Өвгдээцэн чинь түүхийг шатааж маш олон бөөнрийг хоморглон алж хөнөөж тэр байтугай ойрд зүүн гарынхныг алхахыг уриалж байсан шашин юм шүү. Тэдний цусны нэхэл одоо ч төлөгдөөгүй байгаа. Төлөвлөж болно. Гэхдээ эндээс хүн үлдэхгүй дээ. Энэ мэт олон зүйлийн төлөөс монголчуудыг тойрсоор л байна. Нэг л өдөр ээж дараалан төл гэж шаардах болно. Тэр үед бид улаачийг эндээс гаргах болно. Их удахгүй хаа. Дэрэгдийн бурхан үн хүндгүй гэж нэг үг байдаг юм. Тэгэхээр жоохон ч гэсэн цаг хугацааг жаргалтай өнгөрөх хэрэгтэй байх. Шинэ ирнийг тэнцэх бас бусдад заах нэг улсад хоригдно гэж юу байх вэ? Тийм. Одоо Монгол жижигдэж байна. Хорвоог таних цаг болсон. Гэхдээ хоёрыг өмсгөлөө аваад улаачийг яв гэхгүй. Өмсгөлгүй чадах хэмжээнд хүрсэн. Эвгүүтэх гэдэг хөл улаачи араас хүрэл ирэхгүй юу? Салахгүй. Тэр газрын мэдээж очисон газар болгоныг улаач засна. Ивэл болгоныг цуглуулах болно шүү дээ. Харин эндх яах вэ? Тэгэл нарандаа шатаад усгүйдэл байж гэнэ үз. Угаасаа газраа авахж тэнгэртэйгээ буруу харьцсан ард хүн ялаа өөрөх ёстой. Бид бол улаачаал дагна. Улаач хаан байна, тэнд ивэлтэй байх ёстой. Эхтэй бол ер нь бол нэг л өдөр явна шүү. Тэр үеэс энэ хоошлоод байгаа бүх гамшгууд чинь нэг нэгээрээ төлөх болно. Бүр хаагдчихаагүй. Цаг хугацааны хувьд л хойшлогдсон. Хаагдна гэж байхгүй. Төл гэж шаардсан зүйлүүд юм шүү дээ. Тийм зүйл болж байж та нар ухаарах ёстой. Ухамсрын айлдваруудыг та нар хүлээж авахгүй, дагаж мөрдөөгүй. Элчийг тэгжл илгээдэг шүү дээ. Ивээр хилээд ойлгуул. Хоорондоо ярилцаг тэгээд ямар байх нь вэ гэтэл бид тэнгэрээ бай. Бид хулгайчаараа бай гэж хэлсэн. Тэгвэл дараагийн арга барил нь элч илгээгээд бүтлгүүцсэн юм бол дараагийн удаа бид яах вэ? Ясм ханд нэлээд. Тэр зэвсгийн устгалын албаар л дайрна шүү дээ. Нэгэн тэнгэрийн хууль цаазыг дүрмийг зөрчөөд байгаа юм байна. Тэгвэл элчийг энд илгээсэн. Одоо бид элчээ буцаагаад аммаар байна. Тэгээд ажиллагаандаа ормоор байна. $30 сая биш шүү дээ. 400 сая биш. 4 тэрбумч биш. Та нар 3 сая гаруйхан л байх ёстой.
Маш амархан. Алга оруулахын дайтай. Гэхдээ одоо биш ээ. Улаас Монголоос гэр бүлээ авч гарч байж бид ажиллаа эхлүүлнэ. За, наригс юм. Бараг итгэцэн үү? Итгээд нөгөө шүү. Тэгэхээр ер нь бол онгодод өөр өөрсдийн тийм үүрэг даалгавартай ирдэг гэж ойлгож байна. Бид нарт яг ингээл онгодод юу одоо ингээл олон бөөтэй боллоо, онгод буудаг боллоо гэл. Тэгэхээр яг таны хэлдэг шинээрэл хамгаалт тэрэг гэрийн бүхэл болохгүй бүтэхгүй юмыг засдаг. Тэгээд засаад ирэхээр өө эднийх засдаг юм байна гэд. Бид нар чинь тэгэл яг л гимээ ухаарах биш. Гимэл зүгээр цайруулах тийм аргыг л хайсарвал нэг тийм буруу замаар явдаг юм байна гэж. Гим цайрахгүй хүн л цайрж гин гэж боддгийг. Тийм байна. Тэрийг харин дахиж үлдэхгүй байвал тэр ухаарл болно. Харин цайруулж гин гэл оронд нь өөр юм орлуулад хэрэглээд байгаа бол энэ арга ядсан арга. Төрхөн зур юм байна. Үйлчлэл шүү дээ. Тэрийг хийсэн дахиад цайруулна. Дахиад гимийн цайруулна гэж бол энэ бол өөрийгөө урсан тэнэг үйлдэл мөн. Тийм байна. Тэгээд алдар. Тэр юу одоо ингэж онгодод улаач хүн одоо буулгаж байгаа улаач хүмүүний зам төрөх одоо тэр бодвол тийм ёс зарчим байдаг бол тэрийгэ хэр сайн барьж байгаагаас тэнд одоо бууж байгаа онгод дээдсүүдийнх нь үйл хэрэг нь яг улаачийнхаа юутай одоо тэр нэг ёс зүй ёс одоо нэг барьж байгаа зарчмаас нь хамаарад үйл хийж байгаа үйл нь харилцаа адилгүй байдгүй. Би бол одоо онгод тэнгэрүүд бол ерөөсөө ямар нэгэн байдлаар хүмүүст муу нэгдүгээрт муу юм ихгүй, хоёрдугаарт уг нь тусгай даалгавартаагаар тэр доор улаачд одоо ингэж холбогдож үүлээ хийх тэр даалгавраа гүйцэтгэх учиртай л гэж төсөөлөд байгаа. Гэхдээ ингээд ер нь төсөөл ийм болоод байна. Онгод зөвхөн хүний төлөө буудаг юм биш. Энэ ертөнцийн бүхэл зүйлтэй харьцдаг. Сая та нар нэг аал залах гэж үзсэн. Тэр аалзан ч бас ирчин бай. Тэр учир шалтгаантай л бий болсон зүйл. Тэр аалз хүн хоёр өвөөгийнх нь нүдэнд ялгаатай биш. Нэг л зүйл. Нэг л зүйлийн нөгөө хэсэг. Нэг тойрог дотор байгаа хоёр зүйлгээл ойлгочих адилхан. өөр хэлбэртэй л бас. Тэгэхээр хүний төлөө эсвэл хүнд муу юм хийхгүй гэж болохгүй. Хүн өөрөө бусад ан амтан өв сургамал гэх мэт энгийн яг адилхан байгаа зүйл рүүгээ халдаж дайраад байвал хүнийг танилцахоос өөр зам байхгүй. Тэгэхээр хүнд хизээс тийм юм хийхгүй ч гэдэг юм уу? Ийм бодол байж болохгүй. Илүү гэж үзэхгүй. Энэ ядцсан шашныхан шиг бид хүний төлөө, хүний буйны төлөө ийм тийм болно, гээгээрэл төргөн гэж бид хэлэхгүй. Бид наадуулаас ч том төвснийх. Тэгэж нэр нөлөө олж яах юм? Хүн зөв бол дэмжин буруу бол бусад оршихудаа гай болоод гол танилцах л болно шүү дээ. Бүгдийн талж дуусгаас өмнө. Өвн онгод тэнгэрийн одоо илч гэх юм уу? Энэ хүмүүс ер нь одоо хүн төрлөختөнд хэд байлаа гэж бодоход тэдний хувь нь одоо жинхэнэ байна гэсэн юм байна. Одоо мянган Ер нь хэр олонлаа байт юм болов? Урд нь 100,000-ыг явуулсан. Пүү 100,000. Өө дэлхийд үү эсвэл зөвхөн Монголд үү? Монголд уураг болгонд удан болгонд нэг илч илгээсэ. Нэг хэсэг айгүй их бүүнэр яасан шүү дээ тий. Даанч тэд өнгө зоос өлөн зан тэнэглэлээсээ болж тэнгэрийн төлөвлөгөөг тасалдуулсан.
Одоо Уг нь бол удам бүртээ нэг онгод буугаад тэр буугийнхаа шудраг хуулийг одоогийн нийгмийн энэ завхарлыг засч Тэнгэрийн үгийг удам бүр дагаж хүчрхэгчих байсан юм. Гэсэн ол зомог, өнгө зоос, нэр алдар, ашиг. Тэнгэрийн зарлиг улаас нарт хүрээд хэрэгжих ёстой атал энэ дундаас урвсан 100,000 урвагч бий. Одоо үхээд хэд болсон бол нэг тал нь байгаа хаа. 50,000. Тэд яах вэ? Ол зомгоо бодож халаас юмаа дүүргэж хүн дөрхнөөсөө гажаа бизээ. Жижигхэн толгойтой, богино хүзүүтэй, бүдүүн гүзээтэй, богинохон хөлтэй, хөөмөл амьтдал харагдах ёстой доо. Бирд гэдэг лөө. Жингээ барьж чадахгүй байж төмнийг засна гэвэл үлгэр. Ходоодоо захирч чадахгүй байж хорвоогийн үүлийн асуудал хилцэн гэвэл худал болно. Амьдараа альбан болцоод хогийн сав болцоод байхад л итгэж бишрээд байгаа бол асуудал та нарт байна. Тийм хөөмөл тарган амьтан одоо яаж Тэнгэрийн үеийн өвцгийг гүйцэтгэх вэ? Хялаагаад унах биш үү? Та болоход чадахгүй. Уул тойроод хисэж болохгүй. Босоо зогсоод уул чадахгүй. Ялхайд сууж ям биж идэхээс өөр шийдвэн үү тэдэнд. Чадваран гэсэн тийм юу л шүү дээ. Ер нь бол сая ингээд 100,000 бөө одоо тийм илгээсэн гэдэг чинь бидний баг 2000-ад оны ихэнхээр л нэг тийм гинт бөөмөө гэж ярьдаг. Бид нар тийм ойлголттой болсон тий. Одоо 20 гаруй. За тий 10-ад жилийн нэг 20 хэдэн жилийн өмнөөс эхлээл тэгээд тэр хугацаанд л 100,000 бууж ирсэн гэж ойлголоо тийм үү? Тийм ээ. Тэгэхээр тэрнээс өмнө ер нь бас ингээ мерсээр ингээ холбоотой байсан төлөөлөлүүд ер нь бууж ирдэг байсан болов уу? Буулгүй яах. Гэхдээ нөгөө социализмын үе хийж байгаа нөгөө шашин шүтлэг хориглосон намын үг бол одоо нэг 9 дам бол бид нар чинь нэг хэсэг өмнө нь бол Оросын хоёр өвшийнхөө нэлийн хяналтанд амьдралаа шүү дээ. Тэгж яхад ч юм уу шашин шүтэх Аль хэрэггүй бүр зууны үед байсан. Тэрнээс олон жил алсраад хяналтанд байгаад байгаа юм биш. Тэнгэрийн санааг ямар ч улс гүрэн хянах боломжгүй. Бөөгийн хувцс өмсөхгүй байлаа гэд бөө биш гэсэн үг гэж ойлгох гээд шүү дээ. Заавал хэнгэрэг дэлдэж өдөн молгоотой, дээл могоотой тийм байвал бөө гэх гээд байна. Биш ээ. Цаг үедээ бас яаж ч хувирж болно. Тэгэхээр энэ тасарж байгаад одоо сэргэж байгаа юм биш. Үргэлжил элчүүдийг илгээсээр л байсан. Тэрний нөлөөнд л эерэг байдлаар нь элчүүд гэвэл ганцхан үзэж харах, домнохоор хэлэхгүй. Шүлэгч, зохиолч, түүхч, цэцэн мэргэд гээд шинийг бүтээгч гээд бүгдэнд нь шилжиж байсан. Хөгжимчин, зохиолч, дуучин, төр улсын зүтгэлтэн гээл. тэгж л алсыг харддаг байсан юм байна тий ирээдүг бидний нэг уншсан ном дуусан ном тэр одоо нөгөө нэг одоо ураг удан болгоноос нэг бүү гэхээр тэнгэр дээр тэр хэдэн 100,000 тий 100,000 бүл байгаа гэсэн үг бидний үгдээс бүл Юу ч ярих гэдэг юм тэрнээс олон байна гэсэн. ер нь бол 100,000 гүйл ах чин манд нөгөө уулахгүй боржгоны салбар гэхэд одоо 2 сая гаруй хүн бэ штэ. Тэгэхэж бас мэдээж тустай мэдээж боржгож бас дотроо бас олон янзын салбар юунуудтай байгаа штэ.
салбар угсаануудтай байгаа жишээ авбал тэр дотор За тийм. Би сая зүгээр нэг тэр салбар угсааных нь удам угсаанууд давхар бууж байгаа л гэсэн. Ийм юм аа. 100 мянган бүл биш. Ойлгож байна уу? Та нарын тооцсон тэр үе тийм л байсан байхгүй юу? тийм л гэж. Тэр болгонд л удмынх нь холбоос гүйлгсэн байна. Уг нь тийм байна тийм. Тэрнээс дээр нь тэнгэрт нь 100 мянгуулаа байгаад байгаа юм биш. Тий. Ойлгомжтой байна уу? Тийм байна. Тэрнээс ч олон саяулаа тэр дээд Бүжиглэлцсэн. маш олноороо байгаа. Нарыг хэрэг хэр олуулан байт юм бол гэж төсөөлөө л. Бидний хүн амын тооноос илүү болов баг болов 3 сая тонноос Яа. Хэл байлгүй. Тэг ингээд зарим Очиж үзэхгүй юу? Тоолоод үз. юм дээр Барагдахгүй хээр тал. тэг зарим удам дээр ингээд буугаагүй ч юм уу зүгээр бид нар танаагүй ч тэд нар ч юм уу айхтрал тэмдэг юмдэгтэй байдаг гэсэн тийм байдаг гэж ойлгоод байгаа. Тэгээд би зүгээр яг тийм одоо энэ хүмүүс дээр бол ингээд бүгдэн дээр нь удам дээр нь ингээд ийм тийм одоо улаачтай ингээд удмаас нь хүн үг дээдсэн бууж ирсэн гэлдэг. Манад байдгүй байхгүй бид тэрийг гайхаад байдیں۔ Манайд бас байхгүй шүү. Аа тийм. манайд бас Тас ахгүй. Танайд Манайд нэг гихч байдсан шүү дээ. А, тийм үү? Би Тэгэхээр одоо энэ холбоо Тэгэл байхгүй болохоор л чанартай нэг л бараадсан юм шүү. за тийм л юм байна л та. За тэгэл ойлгож байгаа. Тэгэл энд түшээгээ сууж байна шүү дээ. За тэгвэл юу н очир явдлын зангилаа тайлагдчихлаа. Бас нэг удамд нь юм гараад ирдэг. Бас иргэцэх гэж бөө юм болно шүү дээ. Тэр нь зөв үү? Тэгтээ Тэгтээ манай энэ өвөө гүцэхгүй л дээ гэдгийг та нар мэднэ. Манай энэ улаачийн дайдад хүрэхгүйг нь мэднэ гэж. за ялгалтайгаа олчж байгаа юм шүү. Наад захын биеийн хэлбэр дүрсээс ахуулаад энэ зөв буруу. Манай нэг ахыг бөө болгоно гэж хэлээд баг галзууруулаа хийчихсэн шүү дээ. Зүг жирийн хүн байхад. Тэр чинь бас нэг тийм буу босгодог юм. Нэгийг босгоол 5-аас 15 сая төгрөг. Цэвэр болдог юм. Мөнгө юм уу тэр чинь. Тийм. Хаш нэг үеэр 10-ыг босгоол хэд вэ? 50-аас 150 сая. 20-ыг босгоол 100-аас 300 сая. 3 өрөө байр. Гал холбоо гэдэг бол сул доройчуудын нэг нэгний хамгаалах арга барил төдий. Өөрөө өөрсдийгөө хамгаалсан баг юм. бизнес. Олуулаа харагдвал илүү сүртэй биш үү? Тэгж харагддаг. Сүртэй шүү дээ. Сүртэй харагдлаа гэдэг. ерөөсө гоё харагддаггүй шүү дээ. Нэг зэрэг хингэлтэй харин баах олон нэг Жижигшил. олон төрлийн өнгийн нэг хадаг мадаг зүйлс нэг салбартай шиг л харагддаг. Тэгээд гайхаад тэгээд тийм олон хүмүүс бүгдээр ингэж зэрэг зарим бүр 2011 үнд ажиллагаа гэдэг чинь төмөн онгот хийж байгаа. Бараг гэхдээ төм чиш нэг дор хаяж нь хэдэн зуун хүн цугларсан байгаа. Замнар шиг тэгээд олоороо яаж болдгоо үстэй. Тэгээд бүгдээрээ хоорондоо ингэж буугаад тэгээд нэг тойрог ирчин байлаа гэхэд аль хүчтэй л өөртөө аваад үзтээ чигээ дийлж. Бусдууд нь яана гэсэн үг. Бусад бөөнө Тэгэл хүчгүй л. Бусдандээ өөртөө бууц юм шиг дүрсгээд бараг байдаг байсан. хорлох гэж энэ ажиллагаа зохион байгуулсан ч юм уу гэж. Энэ сэдвийг бол өвөө нь хэлж байгаа шүү дээ. Та нар бол энгийн хүмүүсийн нүдээр тэднийг салвадаа гэж харж байна. Тэгвэл энэ нэр төр үн цэнийг тэд тийм болтол нь ашигласан болж таарах гээд байна. Тийм байна. Өөрчлөн хулгайд салвадаа болж хувирсан байна. Ард олон дунд ийм л нэр үндтэй болж. Нэр хүндийг гутаас. Тэгэхээр чин энэ шарын шашин чин зөнхлөд байх нь аргагүй юм байна. Яг Тэгж байгаа. тийм биш. Яагаад гэвэл лам нар хоорондоо муудалцаж байгаагаа хизээч олонний өмнө хэлдэггүй юм. Харин бөөнөр болохоор энэ худлаа бөө, энэ үнэн бөө. Ийм тийм гэхээр яаж ард түмэн бөөнөрт итгэх вэ? Лам нар нь бол хоорондоо муудалцсан ч гэсэн олонд хэлдэггүй. Харин бөөнөр нь хэлдвэл талцуулаа дуустдаг. Ийм шүтлэг мөргөл мөхчл дуустдаг юм. Бүүнэр амигтэй уриалаа. Нэг бол ур чадвараа үзэлцээд
Хинэн шилдэгэ амиа тултал үзээд л гарч ирэх хэрэгтэй. Тийм ээ. Хорвоо ертөнцийн Аминдаа л үзэх хэрэгтэй шүү дээ. Тэр чадварын шилдэг хэсгээ. хорвоо ертөнцийн дээр хоёр нар байх эсгөө. Заавчлаар үү. Яг таслаа. Тэгэхээр ер нь Марцгана. чадвараа үзсэн дээрдээ тийм самунд имэндэг ивэл имэндэг салбараар нь альбан агнаж үзэж байгаа бол тэрүүгээр тэгээд ингээл хоорондоо биеийн өрсөлдөл ламтайгаач өрсөлд тэр ерөөсөд исламынхаа тэр шүтлэг үүдтэй өрсөлдөөд үз бусад өөр ямар ч хашин байдгийг тэгээд өрсөлдөөд үз тэгээд бас мэднээр биш үү. Бид яг үгээр нь бол тэгээд хэлээд үнэн үгийг бид яаж баталгаажуулах юм. Ингээ буу бараадангууд сонин үүлгээд ташуураа зодоод тэгээ шатаагаад яагаад хэл мэлээ төлөөд гал яагаад гэж юм бэ? утган дээр гიშгэж гээд тэгээд төмөр улайсгаж байгаа нөх хэл мэлээр хүртэл долоогоод тэр баг нөгөө циркийн үзүүлбэр ч бас тийм үзүүлбэр байдаг л ахгүй юу. За тэгвэл салбардаа юм байна. Хүний нүдийг хуурах гаднах байдал шилжиж байгаа бол мөхөл рүүгээ явж байгаагийн шинжээ. Ийм шүтлэг бисрэл хизээч олонний итгэлийг олохгүй. Одоо ч угаасаа цаг үеийн болж байна, хоцрогдож байна. Бөөм өргөлч тэр, бусад шашнуудч тэр шинэ эрэнд тэнцэхгүй. тэгэхээр ч Энэ бид бол нэр хатуу босго. Тэр өвөө Шинэ эрэнд яагаад тэд шилжиж болохгүй вэ гэвэл тэд бүгд цустай холбоотой учраас аль нэг нь л тэнцээд гарлаа. Сүүгчээр нороход нөлөөгөө гаргаж ирээд бас тэнцвэсдгийг хооронд нь талцуулж алцуулах болно. Ирэх мэдл тогтоох гэж оролдоно. Дахиад нөгөө боолцлол болно. Тиймээс аль ч шашин шүтлгүүд шинэ эрэнд тэнцэхгүй гэдэг хатуу босготой юм аа. шашныг үүсгэсэн сасныг үүтгсэн байсан тэр элч нар хүртэл өөрсдөө бас ивэлээ татаж авч байгаа юм болов. Өмөрсөн ч одоо бярн хөрөхгүй. Одоо ээлж дараалан эвгүүтж байгаа. Тооноос гадна бусад улс орнууд нь их л айдастай амьдарч байгаа шүү. одоо тэгэхээр дахиад бөө төрөхгүй гэсэн үг үү? Одоо зөндөл гарч ирж байна шүү дээ. Гэхдээ л хоцрогдох болно. Тэгэхээр ер нь шинэ үеийн хүмүүс ингээ бид нар ч юм бол ямар нэгэн тийм ихтгэл үнэмшил тийм ээ. Одоо зүгээр ингээ төсөөлгөр байх хэрэгтэй юм шиг. Тэгэхээр юунд итгэх юм болж байна гэдэг шиг. Эхлээ шалгалтаа өг. Тэгээд тэнцээд амьд үлдээт. Тэгэхээр мэд юм байна. Итгэх юм хайх хэрэггүй. Чамд хинч туслахгүй. Шалгалт нь хизээ дуусах уу? 230 гаруй жил гэж том өвөөч хэлсэн байх шүү дээ. Нэрийн тэгсэн шүү дээ. Тэсээд үлдчихгүй байлгүй дээ. Шалгалаад үлдгэсэн. Одоо 230 наслах юм. 230 жилд салгалаа. Тийм ээ бид нар. Түгээрээ одоо энэ цаг хугацаа гэдэг чинь бас л хэлсэн байх шүү дээ. 5 6 24 цагаас чинь хоног тутмаас 5 6 налга болцсон юм биш үү? Тэгсэн. Тэгэхээр 230 хэдэн жил чинь гайгүй. Юу? 100 Дөнгөж эхэлж байгаа салгалаад байгаа шүү дээ. Хэнти. Хэмнэлийн давхаас өөр зам байхгүй. 19 төгөлцөн гэлөө. Тийм. Тэгэхээр чинь бидний хэмждэг 24 цагч ингээл Өвөө унд байж. Энэ болгоноос үүдэж гамшиг аюулан ч их тосч байгаа. Бүх газруудаар л халаад байна. Одоо энд халж эхэлнэ. Үйлнүүдийг бүгдийг буцаагаад аваа явсан. хээ. Уг нь үүлтэй гоё байсан шүү дээ. Хүмүүс ч 100 ирэхгүй мó хизээ ирэх юм ирэх юм. Даяа их хөө. Хүсээд байгаа зөнгөч үгүй зээё. Нар ямар юу үүрэг үтгдсэн болоо буцах гээд байгаа юм гэж байна. Яа. Тэгвэл Эцний юм шиг. Ер нь Ажиллаад. Жоохон зовоод үзэхээр ойлгоно. Хизээ ирсэн бэ? Утцсан юм уу?
Эйчэхо хэдэн мод тэрдэг цөөн өрсүүдээ бас улаачаал дааж явахад бусд нь хамаалга. Бидний өгч чадах надад хамаагүй. Угаасаа өгөх ёстой нөгөө ялаа идэх ёстой энэ ч үнэн. Арай л эрхлүүлээд байгаа юм шиг санагдаад л байдаг юм. Гэхдээ би юм хийхгүй. Улаач маань залуугаараа байна. Одохгүй урам нь хугараад уйдаад ирэмз. Тэр үед нь болъё.